Бурхан бидэнтэй харилцахын тулд ямар арга замыг сонгосон бол? Библийн 60% нь түүхэн хэв маягаар бичигдсэнийг та мэдэх үү? Үүний адил Есүс бидэнд мөн энийг үлгэрлэн харуулжээ. Есүс бидэнд сургаал зөвлөл болон хамгийн ойлгож болох түүхээр бидэнтэй ярьдаг байсан. SDS гэж юу вэ? SDS бол Библийн түүхүүдийг амын хэлбэрээр бусдад хуваалцах, ярих, ярьсан түүхтэрээ хилэлцүүлэг хийх арга замаар Библийн Бурхны үннийг маш гүнзгий судалж ойлгоход нь тусалдаг ийм сургалт байна. SDS сургалтанд сууснараа хүмүүс зөвхөн аргачлал сураад зогсохгүй, яг Библийг хэрхэн гүнзгий судлах, Библийн тэр түүхүүдээр аялж сүнслэг байдал дотроо босгон байгуулагдсан гайхалтай ивэлтэй цаг байд. SDS сургалт нэг удаа зохион байгуулагдаад сураад дуустдаг сургалт биш. Дараагийн үе шатуудад суралцаж, сурагч багшаар мөн хүртэл бэлтгэгдэх боломжтой байдаг. Тэгвэл SDS сургалтаар сууснараа үйлчлэлдээ яаж ашиглаж болох юм бэ гэдгийг би танд хэлж өгье. Нэгдүгээр та сайн мэдээний үйлчлэлдээ ашиглах боломжтой. Бидэнд 5 минутын түүх ярих аргачлал байгаа. Библиэд дээрх 296 түүхийг цээжлээд, зүрх сэтгэлдээ хадгалаад бэлтэнэ. Үүнийг та яг хэрэгтэй үед нь сайн мэдээнд хэн нэгэнд 5 минутанд багтааж хуваалцсанаар сайн мэдээг хүргэх боломжтой болдог. Хоёрдугаар гэх юм бол 30 минутын түүхийг та хэрхэн ярих уу гэдэг аргыг суралцсан. Үүнийг та эсийн бүлгийн Библи судлалын цаг, эсвэл бүтэн сайнны номлолын үйлчлэлтэй гайхалтайгаар бас ашиглах боломжтой. Гуравдугаар энгийн Библийн түүхээр драма хэрхэн хийх вэ гэдгийг та суралцаад хүүхдийн үйлчлэлтэй мөн ашиглах боломжтой байдаг. Дөрөвдүгээр гэх юм бол та чуулганыг энэ үйлчлэлээр зэвсэглэж болно. Бидэнд үрждэг үйлчлэлийн хөтөлбөр байгаа 9-7 хоногийн. Үүгээр дамжуулж та чуулганы итгэгчнээ үгийн үйлчлэл болон чуулган тарилтанд та бэлтгэх боломжтой болно. Энэ үйлчлэлийн давуу тал нь гэх юм бол үржилт хийгддэг байгаа. Hundreds of STS oral Bible schools are taking place right now in nations across the globe. We began working with Grow Mongolia in 2024. Within 1 year, Mongolian leaders led a workshop entirely on their own. Join this growing movement of Bible storytellers, making disciples of all nations and teaching them to obey everything Jesus commanded. Simply the story is being used around the world to share the gospel, make disciples, and to raise up church leaders. Over 300 STS lead instructors have been raised up in India alone. Believers across East, West, and the southern parts of Africa are using Bible stories in churches, Bible studies, and behind prison walls. Та бүхэндээ SDS сургалтын 3 онцлог талыг хэлж өгье. Нэгэн заагаад бусд нь сонсдог биш, хүн бүрийн оролцоог дэмждгээрээ онцлогтой. Хоёрдугаарт аман хэлбэрээр сургадаг учраас бичиг үсэг мэдхээс үл хамааран хүн болгон Бурхны үгэнд суралцах боломжтой. Гуравдугаарт маш богино хугацаанд практик ур чадварыг эзэмшүүлдгээрээ онцлогтой. SDS сургалтын давуу тал гэвэл нэгдүгээрт хувь хүн талаасаа та сүнслэг байдлын хувьд өсгөөс гадна ой тогтоол болон ярианы ур чадвартай ил сайжирдаг байгаа. Хоёрдугаарт хэрвээ та сүм чуулганы пастор ахлагч бол өөрийнхөө цуглааны итгэгчдэд энэ аргачлалыг улам танилцуулж тэднийг сайн мэдээ дагалдуулалт болон үгийн үйлчлэлд зэвсгэлэх боломжтой. Та энэ SDS сургалтанд хамрагдаж Бурхны амьд түүхийг бусдад хуваалцдаг, бусдад тунхагладаг, бас амьдралдаа хэрэгжүүлдэг болгоход бэлтгэх энэ сургалтанд таныг суралцаасаа гэж урьж Бурхны агуу захирамжийг биелүүлэх энэ үйлчлэлд та бидэнтэй хамт нэгдээрэй.